Америкийн нэгдсэн улсын нэр хүндтэй шагналуудаар Афганистан улсад инхийг сахиулах үүрэг амжилттай гүйцэтгсэн Монгол Улсын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах, мөн Америкийн нэгдсэн улсын засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчинд үзүүлж байгаа тусламжийг гардуулах яслын ажиллагаа өнөөдөр батлан хамгаалах яамд боллоо. Энэхүү яслалд Монгол Улсын батлан хамгаалахын дэд сайд Батбаяр оролцож үгэлсэн юм а. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын төвийн команд болон Афганистанд явагдаж буй Канадагийн дэргүүлсэн эвслийн хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэгт хүчний нийт 4000 орчим цэргийн албан хаагчийн төлөөлөл болсон зарим манай цэргийн албан хаагчдыг Америкийн нэгдсэн улсын засгийн газрын нэр хүндтэй шагналаар шагнагдаж байна. Цаашид дэлхийн инх тайван доктортой байдлыг анх үйл хэрэгт Монгол Америк цэргийн албан хаагчид үргэлжлүүлэн мөр зэрэгцсэн үүрэг гүйцэтгэж өр нэмрээр оруулна гэдэгт итгэлтэй байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас Монгол улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэхэд бодиттой тусламж өгч байдаг билээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид нийт 8 орчим сая Америк долларын өртөггүй босолгүй тусламжийг Америкийн нэгдсэн улсаас хүлээж авсан бөгөөд өнөөдөр нийт 5.5 сая долларын өртөггүй барилга, инженерийн техник, шөнийн арааны хэрэгсэл, холбооны тооногд хөрөмж, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хүлээн авах гэж байгаадаа бид их баяртай байна. US government has truly supported and assisted the enhancement project. Америкийн нэгдсэн улсын төвийн командлал болон Афганистанд явагдаж байгаа НАТОгийн тэргүүлсэн эвслийн хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын зэвсэгт хүчний нийт 4000 орчим цэргийн алба хаагчийн төлөөлөл болсон 20 цэргийн алба хаагч өнөөдөр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын нэр хүндтэй шагналыг ийхүү гартаа авлаа. Би Америкийн төвийн командалд 2006-аас 7 онд ажиллаж байсан. Монгол улсын үндэсний ахлах төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. За энэ үед бол Иракийн ажиллагаа нэлийн хүндрэлтэй манай 7-8 дугаар хэлж үргэлжлэн үүрэг гүйцэтгэж байсан. Афганистанд одоо энэ шагнал хүртэж байгаа залуучууд артиллерийн багийн бүрэлдэхүүн бас Афганистаны артиллерч туслах ийм үүрэг гүйцэтгэж байсан үедээ тэгээд энэ багуудын ажиллагааг одоо Америкийн командалтай холбох, өөрийнхөө командлын одоо бодлого шийдвэрийг хүргэх талаас бол одоо өөрийн хүч боломжтой өөрийнхөө удирдах байсан багийн ажиллагааг удирдах ажиллаж байсан. Энэ одоо байдалтай. Тэгээд энэ оруулсан хувь нэмрийг Америкийн засгийн газар өндөр үнэлж өнөөдөр энэ хүндтэй шагналыг хүртэж байгаад өөсөө баяртай байна. Цаашдаа хоёр орны цэргийн хамтын ажиллагааг одоо бэхжүүлэхэд өөрөөсөө шалтгааллах нэг их юм бодолтой байна. Одоо цэргийн албан хаагчдыг шагнадаг одоо дайны бус ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдыг шагнадаг хамгийн дээд шагнал болох Legion of Merit буюу одоо алдар гавьяаны медаль гэдэг одоо медалийг хүртэж байна. За энэ маань би одоо Америкийн нэгдсэн улсаас суугаа Монгол Улсын элчин сайдын яамны дэрэгдэх цэрэг батлан хамгаалах ятшаагаар 2010-аас 13 онд ажилласан. Энэ хооронд одоо хоёр орны батлан хамгаалах харилцааг хөгжүүлэх чиглэлээр одоо ажилласны маань үндэсэн байхаа л гэж бодож байна. Нөгөөх нь болохоор би Америкийн нэгдсэн улсын төвийн командд 2006-аас 8 онд стратегийн төлөвлөгөөнд ажилласан. Тэнд ажиллаж байхдаа Афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагааны төлөвлөлтийн асуудлыг хариуцж байсан учраас бас тэнд одоо ажилласан нэг маань бас үндэсэн байх гэж бодож байна.